Сайн байцгаана уу? Чингүс подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар Бэлэг улсын тухай ярилцахаар Тэмүүлэнтэй хамт суусан байна. За Тэмүүлэн маань болохоор 3 жилийн хугацаанд яг Бэлэгт сурч амьдарсан байгаа. Тэгэд өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За сайн байна уу? Намайг Болрын Тэмүүлэн гэдэг. Би одоо Бэлэгт сурч амьдарч байгаа. Тэгээд одоо 9 сарын 1 гэж явах гал байна. За тэгэхээр ер нь Бэлэг улсын эхлээд соёлтой Бэлэг улсын тухай гоё танилцъя л да. Чи гоё Бэлэг улсын талаар яриач. Дөрвөн үйлрэлтэй аюу те. Ихэвчлэн цаг агаар үед ямар байдгүй соёлын тухайд. За Бэлэг улс гэж нэг Европт байдаг. Франц, Нидерланд хоёрын хажууд байдаг. Гурван хэлээр ярьдаг улс байгаа байхгүй юу? Франц, Нидерланд, тэгээд Германаар ярьдаг бол гэсэн үг. Албан ёсны гурван хэлтэй. Тэгээд үйлрэл нь гэхээр ихэнхдээ бороо ордог. Бороотой өдөр нь бороогүй өдрөөсөө хамаагүй их байдаг байхгүй юу? Тэгэхээр ихэвчлэн бороо ордог. Ихэвчлэн бороо ордог. Үүл бол зогсгүйгээр бороо орох байхгүй. Тэгэхээр бүр байнгын шүхэр юм уу цовтой л явдаг гэсэн үг. Тийм, ер нь тийм. Гэтэ бороо нь бүр ингээ байнгын хүчтэй орохгүй зү. Тийм, байнгын хүчтэй бол орохгүй л. Тэгвэл баг үер болохоор тэгэхээр ихэнх 364 өдрийн ихэнхдээ ингээ бороо орно гэхээр ч бүр ингээд амар болчихгоо. За тэгэхээр ер нь Бэлгийн соёл, Монголын соёлоос яг юугаараа өөр вэ? Бэлэг тийм өөр одоо жишээлбэл соёлууд байдгүй. Одоо жишээлбэл Монголд байдаг шиг одоо босгон дээр гიშхгүй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү соёлоодаас. Бэлэгт байгаа зү. Яг хуу тэр нь одоо жоохон алга болж байгаа л доо. Тэгтээ нөгөө юу? Сайн байна уу гэхээр юу гэж өсөлддөг. Тэгтээ одоо хүн болгон сайн байна уу? Танихгүй үдэг очих уу та. Танихгүй үдэг бол тэггүй те. Крашер очих уу та. Сайн байна уу гэж албаар үсээ. Яг хоо тийм нөгөө юу гэр бүл мүлтэйгээ тийм найз майзтайгаа ирэхээр ингэж өсөлддөг байхгүй юу? Өсөлддөг юу зүгээр өсдөг юу? Үгүй. Юу хатар дээр нь үздэг тийм. Дээр нь үздэг байхгүй. Өөр тийм яг соёлын ч юм уу яг Бэлгийн одоо хоол ямар шуу юу нэ хоолоод за нөгөө бидний мэдж байгаа нэг Макдоналдсын дэнд шарсад хүмүүс байгаа зү. Тэр чинь Бэлэг зохиосон байхгүй юу? Тэр Бэлэг хүн исэн. Тэгээд бас вафлыг бас Бэлэг зохиосон, Бэлэг цаг хийсэн юм байгаа. Тэгээд өөр чинь бас Бэлгийн шоколад гэдэг амар алдартай байгаа шүү дээ. Тийм Бэлгийн шоколад болоос амар алдартай. Гоё амттай бүр ёо. Вафлыг бол манай монголчууд амар сайн мэддэг баха. Ер нь бүгд мэддэг. Тэгэхээр тэр Бэлгээс гаралтай гэдгийг бол анх удаа л харин баг сая сонслоо. Тэгэхээр Бэлэг сая бас хэлсэн албан ёсны 3 хэлтэйгээд Бэлэг хэл гэж байдаг юм байна те. Бэлэг хэл гэж болоо байхгүй. Франц хэл. Тэгтээ нөгөө Бэлгийн юу гэж байгаа байхгүй. Тийм өөр ингэсэн жоохон аялал өөр улсын Бэлэг улсын аялал гэсэн үг юм байна шүү дээ. Жоохон өөр үгнүүд байдаг байхгүй те. Өөр жишээлбэл ир гэдгийг өөрөөр хэлдэг байхгүй. Бэлэг Франц хоёр дахь хоёул. Ихэвчлэн ямар хэлээр ярьдаг вэ? Ихэвчлэн одоо ихэнх нь болохоор юу Францаар ярьдаг. Үгүй ихэнх нь Нидерландаар ярьдаг. Нэг 50-аас их хүн. Гэхдээ нэг 40 хүн Францаар ярьдаг. Гэхдээ нийслэлт нь бол Францаар ярьдаг байхгүй. Чи яг хаана найлмжид амьдардаг уу? За нөгөө юу нийслэлт нь Брюсселд амьдардаг. Тэгээд Франц руу сурдаг. Тэгээ Францыг сайн мэдэн тэгээд Нидерландд сурч байгаа. Францаар гоё өөрийгөө танилцуулаач. За. Bonjour, je m'appelle Tэмүүлэн. J'ai 13 ans. Bientôt je vais avoir 14. Maintenant en 1er septembre je vais aller à la nouvelle école. Voilà. Юу гэснээр орчилтаа. Сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би 13 настай. Удахгүй 14 хүрнэ. Би 9 сарын 1-ээс эхлээд шинэ сургууль явна. Одоо ингээд Монголд төр хугацаанд ингээд зуны амралтаараа ирсэн байгаа. Тэгээ бас 9 сарын 1-нд буцаад явна. За Монголд ирсэн ер нь сэтгэл яг ямар байна? За нөгөө юу Бэлэгт нөгөө зам ам тийм юу гэр мөрөнд ер нь арай сайн байгаа ш. Тэгсэн ч гэсэн Монгол их орн болохоор ер нь гоё байна гэж. Гоё тийм. Чи ингээд яг ийм одоо хөгжлийн хувьд бол одоо Бэлэг хамаагүй одоо Монголоос илүү штэ. Тэгэд ингээд Монголд ирэнгүүтээ Монгол бол яг ийм болчвол энийгээ ингээ өөрчилчвэл гэх тийм бодож мэдэрсэн зүйлсүүд байна уу? Яг хоо байгаа тэр чин гэхдээ тийм амар юу базик юмнууд л байгаа штэ тий. Жишээлбэл нөгөө юу гişүүнүүд арай алгадахаа болох тийм юм байна. Тий зам сайш юу одоо энгийн соёлоодын хувьд одоо Бэлэг тийм нөгөө Бэлгүүд хамаагүй найрсаг байна. Монголчуудаас уу? Тий.
За яагаад яг жишээлбэл одоо нөгөө миний юугаар бол нөгөө надтай хамт нэг гэрт амьдардаг хүмүүс байгаа зү. Дандаа ингэж таарлцахаараа дандаа сайн уу гэдэг жишээлбэл. Монголчууд сүүлийн үед бүр ийм ерөөсөө ийм гоё нөхөрсөг иш болж интэй ингээл яг нөхөрсөг л доо гэхдээ нөгөө биелгүүд нь хамаагүй тийм нөхөрсөг байгаа байхгүй. Тэгэхгүй сүүлийн үед бол амар надад нэг ийм сонирн болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Надад ингээд ямар нэгэн байдлаар хүн амьтанд туслах ч юм уу, тусламж гуйх ч юм уу. Сая ч гэсэн би сошиал дээрээс ингээд манай охин ингээ алга болоод тэгсэн чи ингээд тий манай охин 12 настай тэгээд ингээ хүмүүсүүдийн уцгуугаад ярих гэсэн чи ингээ 10 хүн ингээ зөвшөөрсөнгүй тэргээд би сая дөнгөж нааш ирэхдээ тэр мэдээг харсаахгүй. Тэгээ бас гайхаал дээр үед ингээд Монголд ч нэг ингээ гадаад хүн ирээд тэг ингээд Монголын тухай ингээд бичсэн чи ингээд монголчууд ингээд амар ингээд нөхөрсөг ард түмэн юм аа ингээд танихгүй ээжиж ингээд нэг нөгөө хөдөө мөдөө ч манайх ч нөгөө юу танихгүй нэг заавал аваад байдаг үстэй цаймаа өгтөж мөхтаал тэгэл ингээд өөртөө хоол исэн бол ингээд хажуу хөшүүдтэй ингээд хоолмол өгдөг байсан бол одоо ингээд ийм болоод байгаа ч гэсэн ерөн сүүлийн үед бол миний хувьд их анзаараад тэгж бодож байгаа шүү залуучуудаа. За өөр Бельгийн тухай гоё сонирхолтой зүйлсүүд очил. Одоо Бельги рүү одоо ингээ аялахаар ч юм уу сурахаар болвол заавал тэр газарт очирч үзээрэй. Тэр үнэхээр гоё газар шүү гэж хэлэх газар юм уу? Энэ хэр их аялдаггүй Бельги улсаар? Бельги улсаар за би ер нь ихэнхдээ нийслэлтэйдэг. Тэгтэл ер нь гоё газрууд байгаа. За жишээлбэл тэр гоё хотууд тийм Антверпен, Гент, Лиеж, Намюх тэднэрлөө ер нь очсон тэр амар гоё хотууд байгаа. Тийм тэгээд өөр ч одоо юу гэдэг. Агден гэдэг нэг ой байгаа. Тэр бас гоё. Тэр чинь Бельгид байгаа юм шиг санагдаад байна. Скол Францд илүү Бельгид тэр авцаар байгаа. Ер нь Европын орнуудаар хэрэг аялдаг вэ бас? Европын улсуудаар за би ер нь нэг удаа Франц явж ирсэн, Швейцар явж ирсэн. Тэгээд Орос. Тэгтээ нөгөө Франц руу явах тагаа зү тийм янз бүрийн тийм юм хэрэггүй шууж авчдаг. Шенген гэж мэдэн штэ тий. Нөгөө юу Европын холбоод байгаа бүх улсууд руу ингэж ямар ч хамаагүй аялалаа. Ингээд дотроо ингээд ямар ч тийм зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөвшөөрөл ерөөс авах шаардлагагүй. Тэр нас амар гоё. Нэг Монголд мим мэдэр яваад байдаг байхгүй одоо ингээд гадаад одоо Европын орнууд гэж манайх ингээд зуны амралтаараа ч юм уу манайх хичээлийнхээ амралтаараа тийшээ явна гинэ тэр улс руу явна гинэ гэд тэгс чи Монголд болохоор 0 цаван байж т гэж үгээд нэг тиймэрхүү яг жинхнээсээ одоо те Бельги сургуульд одоо амралтаараа ч юм уу өөр одоо Европын орнуудаар аялдаг. Сургуулаараа юу? Тий, ангаараа ч юм уу. Тиймэрхүү аялал ч юм уу тийм юм хэрэг байна. Нэр нөгөө 6 дугаар ангид бид нар нөгөө юу 6 дугаар ангид нэг сургуулаараа Швейцарт нөгөө юу 10 оногоор илүү 10 оногоор юу цаана юугаар гулах гэж юм цасан уулын юунд цанаар гулах гэж юм шүү дээ. Тэрнгээр явсан. Тэгээд нөгөө тэр Швейцар нэг хотхон тийм юм л явсан байхгүй. Тэр нь тийм ингээд уул харсан бас аялал маяллаар явж. Тэгвэл анх яагаад ер нь Бельгид сурахаар болов? За юу намайг бүр ингэж 5 дахь анги дуусчих мууч жахад эхлээд манай нэг юу аав энэ дүү тэр Бельги рүү элчин сайдын ямаар явж магадгүй гэд надаа явах юм уу гэж санал болгосон байхгүй тоглож. Тэгж байгаа дараа нэг гэж юу имэдэнд амьдардаг гэж явсаар агаад явсан л байхгүй. Тэгээ тоглоом нь бүр жихнээсээ болсоор байгаа. За тэгвэл Бельгид ер нь очиод сурах, Монголд сурах хоёрын ялгаа ч юм уу те. Ер нь Бельги өсвөр насны хүүхдүүд ер нь чөлөө цагаараа юу хийдэг вэ? Ер нь Монгол өсвөр насны хүүхдүүд, Бельги өсвөр насны хүүхдүүд хоёр ер нь юугаар ялгаатай вэ? За Бельги өсвөр насны хүүхдүүд ер нь л адилхан нөгөө гэртээ очиод тоглох юм уу те, сквал дээр спорт морт хийх юм уу? Ер нь л адилхан байгаа л да. Нэг юм өөр зүйл ер нь ажиглаж харав. За Монгол хүүхдүүд нэг ийм зантай ч юм уу, Бельгүүд болохоор арай ингэж боддог. Үзэл бодлын хувьд юм уу, сквал өөр байдаг зүйлсүүд. Тийм за сургуулийнхаа дараа хамт найзуудтайгаа явах бол Монголд ч байгаа бах тий. Тэгэхээр ер нь бол нэг амар ялгаагүй л гэж боддог байх нь шүү дээ. Тийм яг хуу тийм гэрлүүгээ зарим нь яваад тоглох юм уу тийм сквал зарим нь тийм спорт мортоор ажиллах юм уу сквал зарим нь тийм урал морал явах юм уу ер нь л монголчуудтай адилхан л байна. Чиний хувьд ер нь чөлөө цагаараа юу гэдэг вэ? За би чөлөө цагаараа бол эхлээд ер нь гэрлүүгээ яваад сквал нэг заримдаа парк гардаг хүн миний гэртээ амар ойрхон нэг том парк байгаа. Тийш явдаг сквал нөгөө
гэртэл тоглоод байждаг. Тэгээд бас нэг бэлтгэлтэй явдаг. Орой хоккей. Хоккей. Ус хоккей. Хоккеер хичээлээд хэдэн жил болж байна? За тэр чи одоо 10 наснаас гэхээр үгүй 9 наснаас 4 жил үү. Тэгэхээр хоккеер хичээлэх яг юу нь гоё вэ? Яг ямар мэдрэмж авдаг вэ? Тэгээд бэлэгт Монголд хоёуланд нь ямарваа нэгэн тиймэрхүү том тэмцээнд орж ирсэн үү? Тий, нөгөө бид нар чинь нөгөө Нидерланд, Бэлэг, Люксембург 3 улсын тэмцээн дээр 2-д орсон шүү дээ. Бэлгийн хамгийн сайн баг яг нь Нидерланд баг жалгацсан. Тэгвэл яг одоо бусад спортуудаас хоккей яг юугаар ялгаатай вэ? Бүр ийм өвөрмөц, ийм учраас хоккей тоглох нь гоё байдаг гэж хэлүүлчих. За жишээлбэл одоо тийм хурдан гулгах юм уу тийм ингэж салхи ингэж нүүрлээ тэр гоё мэдрэмж эсвэл ингэж юу мөргөлддөг те. Аха. Тийм ингэж юу тэгээд өөр чинь бас юу гэдэг нөгөө хоккейн дээр солио дөрөв мөрмөр нь ер нь онцгой гоё юмнууд л байгаа. Юу би найзаасаа сонссон хоккей дээр нэгэн эсрэг нэг ямарваа нэгэн байдлаар зодтолдох боломжтой байдаг. Хоёр тал хоёулаа одоо тэр хоёр хүн зөвшөөрч ивэл гэж сонссон. Тэр үнэн үү? Үгүй. Нөгөө юу тийм зодтолддог. Гэхдээ тэр нь болохгүй байхгүй дөрмээрээ. Тэгтэл нөгөө хоккейч одоо ер нь зодтолдоод байдаг байхгүй. Жишээлбэл нөгөө хаалгах чинь ингэж юуг нь бөмбөгийг барьсан байхад тэрийг оруулах гэж оролдох юм бол нөгөө багийнх нь ингэж зодтолдоод байдаг. Тийм юм бол байдаг. Гэхдээ ер нь зодтолдож олохгүй биш те дөрмөө бол дөрмээрээ зодтолдож олохгүй. Тэгтэл нөгөө хоккейч зодтолдоод байдаг. Хард яг кино ч юм уу ямар нэгэн байдлаар тийм тэмцээд ирүүчих нэг ингээл ханлуу шахаал тэр хан хүртэл хагарч маагч тиймэрхүү тохиолдлууд байдаг. Тийм нэг удаа бүр яасан шүү дээ. Шүүх түүхээсээ яриач гоё. Шүүгч өгсөн шүү дээ. Шүүгч өгсөн? Тийм өгсөн шүү дээ. Тэгтээ юу нац дээр биш дээ нөгөө. Юу дэлхийн хэмжээд үү? Ёо. Би одоо чиний тоглолт дээр амар яг мөсөн дээр өгсөн байхгүй юу? Фүү ямар амар юм бэ? Фүүх. Чиний хувьд яг тиймэрхүү зүйлсүүд одоо болж байна уу? Тийм намайг ингэж юу нэг удаа нэг хүүхэд ингэж зогсон байхгүй нөгөө юу л бортлоо. Тэгсэн чинь би амьсгалж чадахгүй нэг 10 секунд болсон шүү дээ. Тэгэхээр бас ер нь нэлээд хүч идэр шаардсан. Тийм хүч идэр амар шаардсан. Задлж байгаа. Тийм байж хоккейер хичээллэх ч юм уу тийм байх хэрэгтэй. Тэгэхээр манай найз маань хэлсэн худлаа гэсэн үг үү? Тийм ясаараа зодлох юм байхгүй. Ямар зодлох? Тэгэхээр тэр болохоор одоо ингээд тэ хоёлаа ингээд муудалцаад би зодлохыг зөвшөөрөө чи ч зодлохыг зөвшөөржвэл хоёлаа нэг эсрэг нэг ингээд зодлох боломжтой. Тийм юм бол байхгүй тэр чинь гайхаад яаж чадсан спорт шууд хоккей тоглож байсан. Окей нэг эсрэг зодлтыг гэх тэгэхээр бас тийм юм болно. Гэхдээ юу яг ингэж тоглолтын үед тийм дөрмээрээ биш тийм жишээлбэл одоо яа тийм хөл мөллүү цохихоор самсрахгүй ч яасан тэгэхээр нөгөө оюун тийм. Гэтэ зодтолтол тоглоод торгуулж маргуулаад ямар нэг юм байдлаар хариуцлага бол үлээгдэх баг тийм. Ааха. Тэгэхээр одоо хоккейн хувьд бол ингээд те мөсөн дээр гулгаж тоглодог. Одоо жирийн гүүж алхаж ч юм уу те ингээд тоглохоос мөсөн дээр тоглодог учраас арай өөр ах илүү хэцүү юу? Илүү тийм яг хуу илүү чиний бас үүрэг чи юу вэ? Ямар үүрэгтээр тоглох? Би товтлогч. Нөгөө юу оруул гол оруулахын төлөө товтлогчтой тоглох тийм. Нөгөө тийм ер нь. Тэгвэл Монголд хоккейер хичээллийг хийж байгаа хүүхдээ байл ер нь юу үзүүлэх вэ? Одоо хаана энд ингээ хичээлэх боломжтой байдаг ч юм. За нэг амар их нөгөө юунууд байгаа шүү дээ. Багнууд байгаа шүү дээ. Зөндөө олон баг. Тийм зөндөө олон баг. Миний сонсноор багнуур амар сайн гэж сонссон. Тийм. Багнуурын хоккей баг. Тийм тэр нэг бас нэг сургууль бас нэг багтай дээ. Тэр чинь 10 дугаар сургууль лүүд дээ. Тэгээд бас хөгжөөнүүд гэж бас нэг сургууль юу бас баг байгаа. Ер нь баг руу н очиод би тогломоор байна гээл. Тэгээд тийм. Бүртгүүлээл тэгээд ер нь ихэнхдээ үнэгүй байдаг. Яг хувцаа л өөрөө худалдаж авна. Гэтэ яг багтаа тоглох бол үнэгүй байдаг байхгүй. Сайн тоглоод ингээд сурч л дээ. Тэгэхээр бас ер нь бол Монголд бас хоккейн багууд бас зөндөө байгаа. Тэгээд юу хоккейн хувцс бүр аимшигтай өнөртэй болдог тий. Өнөртэй юу? Өнөр. Би яг дандаа ер нь угаах хэрэгтэй л доо. Тий би найзынхаа хувцсыг өнөрлж ийсэн. Тэгээд тэр бол үнэхээр амар зузаан ус өмсдөг. Ингээд битүү тэгээд хөлс бүр амар мөстөр унахаар ч аюултай амар өвдөн шүү дээ. Харин тийм утгаараа ингээд дилээ ингээл баахан зузаан авсан ингээл бөө юм ингээл өмсөөл тэгэл ингээл байга хөдлөөл тэгэл хөлс болоод тэрний өнөр та нар бүр үнэхээр амар тэрийг үнэхээр гоёор дайчилж чадвар гэвэл
үнэхээр аюулаас шөөл гэж хэлээ да тий. Чиний хувьд нь ямар өдөртэй байдаг вэ? За яг уу. Гүн өнөрлөө дах өнөр хийшээ гэж. Тэг ер нь л тийм. Гэтэ угаадаг юм чинь 7 хоногт нэг удаа угаах. Баян угаахгүй бүр угаахгүй л аимшигтай байна. Мөн ерөөс угаахгүй л аимшигтай шин нэрээ. За Бэлэг усын тухай ярьжсэн, хоккейн тухай ярьлаа. За ер нь Бэлэгт ирээд анхны сэтгэлдээс бас гоё яриач. Ах ингээл өө ийм юм байд юм уу? Ингээд шоконд орж исэн тиймэрхүү мэдрэмж. Скол одоо бүр мартсан уу? Нөгөө Бэлэгт байгаа жишээлбэл газрын тээвэрлүүнд би эхлээд орсон ч ёо Монголынхаа яасаараа тээвэрхэн байв. Яасаараа юу тийм хөгжсөн байв гэж нэг гайхсан. Тэгээд эхлээд байгаа зү бүр хамгийн эхлээд би Бэлэг рүү явсан ч нөгөө юу замаар нь явсан ч нөгөө нөх мөх ерөөсөө байхгүй тийм зав нь ингэдэггүй. Тив тослохоо нэг тиймэрхүү асуудлууд байхгүй. Ерөөсөө байхгүй ингэж тив шиг байсан байхгүй. Тэгээд бас Бэлгийн юу ч архитектур байгаа зү тийм гэр мөрүүд нь тэднэр нь яг тийм дээр үеэс тэгж хадгалагдсан юмнууд байгаа байхгүй амар гоё. Гэж тэгтээ дандаа жижиг. Юу дээр үеийнх нь юмнууд нь л байдаг. Нэг олон тохор. Бэлгийн ер нь газар нутгийн хэмжээ хэр том юм? Бэлгийн газар нутгийн хэмжээ ч Монголоос 7 дахин жижиг гэнэ үү тиймэр. Гэтэ Бэлэг 70 сая хүн амьдардаг шүү дээ. Пүүх 11 сая. Тэр амар байгаа байхгүй. Хөгжил тийм ингээд гой газараа хамаагүй ихтэй ч юм уу те. Тэнгүүтээ ингээд 7 дахин жижиг гэн. Тэгээ 10 сая үнэтэй гэхээр. Тий. Монголд ч баг юу байгаа шүү дээ. Нэг тийм хөдөлмөд авахар ч ер нь хүн олох гэдэг чигтүүд дээ. Тийм шүү дээ. Бас амар баг. Тийм тэгээд нөгөө Бэлэгд ингэж юу энгийн замаар нь явж хахад дандаа ингэж юу газар мазар нэгэд нухацсан ингэж юм тарьсан байдаг байхгүй дандаа. Тэгээд дандаа юм тосхон босгонтой. Тийм ер нь л явсан ч тийм битүү ингээд хүн амтан байшин гэдэг тасрахгүй л ер нь явдаг гэсэн. Тэгээд ер нь дандаа юм тарьсан газруудтай байдаг байхгүй тийм нухацсан тийм газрууд амар их байдаг. За тэгвэл одоо ингээд те Бэлэгт сурч амьдрий гэж бодож байгаа ч юм уу те эсвэл их сургуультай тэнд сурыг гэж бодож байгаа хүмүүс Бэлэг бас боловсрлоороо бас топ одоо хэдүүдэд одоо топ 10-т ч юм уу улсуудад ордог маш сайн боловсрлыг олгодог бас улсуудын нэг. Тэгээд амьдрий гэж бодож байгаа ч юм уу сурах гэж байгаа ч юм уу те эргэж байгаа хүмүүсд ер нь тийм зүйл хэрэгтэй шүү. Бэлэг ингэдэг тийм учраас ийм зүйлсүүдийг сураарай мэдээрэй ч юм уу ийм зүйлсүүдийг аваарай энэ зүйл бэлтгэлтэй байгаарай гэж хэлвэл юу зөвлөх вэ? За мэдээж номер 1 шүхрээ авах нэ. Тэ шүхэр бол үнэхээр хэрэгтэй болох нэ. Тийм тэгээд ер нь Бэлгүүд ч ер нь англи хэл муу мэддэж шүү. Франц хэлний сурсан дээр. Бас би англи хэлтэй гэ Бэлэгт очиод амьдрахаас бас хэцүү байх нь шүү дээ. Тийм яг хоо англи хэлтэй хүмүүс байгаа гэхдээ ер нь муу мэддэж шүү. Тийм. Тэгэхээр Франц хэл. Чиний хувьд Францаа яг хэлээ хаан сурч яв? Монголд уу? Яг хоо Монголд жоохон сурчаад тэгээд Бэлэг рүү очиод тэндээ бас сурсан байхгүй. Одоо ер нь бас тэгээд сурсаар л байгаа гэсэн үг үстэй. Тийм ер нь одоо гайг болсон шүү дээ. Гэтэ яг монгол хэлгээд одоо 10 жилд ордог та. Тэр ингээд тасралтгүй орж идэг шиг яг Бэлэг улсаж гисэн Франц хэлгээл ингээд байнга л орж идэг. Тэ. Тийм яг нөгөө юу хаана Нидерланд сургуульд болохоор тийм 6 моргодгоороос ангиас нь бас зааж өгдөг байхгүй юу гэхээр нөгөө нийслэлт байгаа зү нийслэл Франц Нидерланд хоёр заавал байдаг байхгүй юу заавал сурах хэрэгтэй. Гэхдээ тийм хөдөөмөд аймагт хөдөөмөдөө нөгөө юу Франц хөдөө жишээлбэл тийм Нидерланд хэл сурах заавал биш байдаг. Тэгээд Нидерланд тал нь бас адилхан. Гэхдээ яг нийслэлт нь бол заавал сурах. Хоёулынгийн сурах хэрэгтэй. Бус зүгээр хөдөө бол Франц юм уу тэрийг сонгоод сурчдаг л гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр өөр яг юу гэж зөвлөх вэ? Одоо хүүхдүүдэд тийм зүйлс дээр анхаарах ч юм уу? Нөгөө юу тийм юу яхаа Бэлэгт чинь бас нөгөө расизм юм чи амар хурц байдаг байхгүй юу? Тийм болохоор тийм нөгөө юу манайд чинь бас амар их нөгөө юу N-word хэлээд байдсан шүү дээ. Тийм юм одоо ер нь болох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл нөгөө юу Бэлгүүд ч амар тийм нөгөө тэр юмда Европч ер нь хурц байдаг байхгүй тэр нөгөө хар хүмүүсийг хэлээд байдаг N-word байдаг шүү дээ. Тэр мэрийг ерөөсөө хэлэх хэрэггүй. Ядгүй амар гомддог. Амар муухай. Тэгээд хүмүүс чамайг ер нь муухай харж марна. Ер нь хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тийм одоо ялгуурлан гадуурхах ч юм уу. Тийм юм ер нь Монголд бол тийм яагаад вэ гэхээр нөгөө Бэлэгт ч нөгөө юу хүмүүс амар их хэрдэг болохоор тэнд амар их тийм юу араб тийм орон орны хүмүүс амьдардаг. Жишээлбэл Монголд ч ер нь монголчууд л байдаг үстэй. Тэрнтэй адилхан Бэлэгт болохоор Азиуд ч их европчууд яг хуу европчууд хамгийн их гэхдээ арабууд их харууд их
тэгээд Аз үзэж их байдаг байхгүй. Тийм болохоор ялгуурлан гадуурхал байхгүй. Тийм юм болохгүй. Расизм бол тэнд амар хурц юм байгаа байхгүй. Тийм ямар нэг юм байдлаар тиймэрхүү зүйлсийг гаргах ч юм уу тэгвэл бас ингээд хэцүү болно. Амар хэцүү болно. Тийм учраас инээр ихлээд тэр үгийг хизээч хэлж болохгүй байх. Бэ харуудыг хар ярьстай хүмүүсүүдийг дуу. Тийм тэгэж хэлж болохгүй бас нөхөө араб гэдгийг бас нөгөө арабуудын хажууд хэлж болохгүй. Тийм зүйлсүүдээс яг үнэ те Монголд бол монголчууд л амьдарч штэ тиймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар тиймэрхүү үг ч юм уу ингээл тоглоом наригандаа ашигласан ч ингээд нэг сүртэй зүйл болдоггүй. Тэгвэл өөр улсуудад бас тийм байдаг байна. Тийм тэр чинь юу вэ гэхээр бэлэгт 11 яг уу 11 сая хүн байгаа гэж боддог. Тэнд ч тэгэхээр нөгөө 10 сая нь яг бэлэгчүүд 1 сая нь тийм гадаад хүмүүс байгаа. Тэгэхээр амар их байгаа. Тийм биш те. Яг 10 саяхан 1 сая нэг 11 саяхан 1 сая гэдэг чинь тийм байна. За тэгэхээр подкаст манаас өндөрлөх хугацаа болсон байна. Тэгээд чамд бас нэмж хэлэх зүйл байна уу? Одоо. За нэмж хэлэх юм бол гэхээр бэлэгт гой зүйлснүүд нь гэрийн даалгавар 100 мууны гэрийн даалгавар өгдөггүй. Хүүх зуны гэрийн даалгавар. Зуны гэрийн даалгавар. Монголд зуны гэрийн даалгавар өгсөж хөгтөд нь хийдэггүй. Тийм ном унших ном бол ерөөсөө өгдөг. Унших ном гэж өгдөг. За. Тийм тэгээд гэрийн даалгавар малгавар хамаагүй баг. Тиймэрхүү байгаа байхгүй. Тэгтэл нөгөө юу 8 цаг сурдаг юм шиг санагдаад. 8 цаг өдрийн 8 цаг сурдаг гэж баха. Тийм тэгээд ер нь математик нь нөгөө юу Монголынхаас хамаагүй юу амархан. Тэгтээ нөгөө юу зүгээр тийм хэцүү математик хүн болгонд хэрэггүй гэж тооцдог байхгүй. Тийм л юм надад. Сая сүүлдэх тэр Бэлгийн зүгээр ямар амар багт ч ном унш гэдгүү, зуны даалгавар өгдөгөө, даалгавар нь баг математик нь амархан гэж зүгээр Монголын баг 1 сая хүүхдүүдийг шууд Бэлэг рүү явуулахаар рекламд чадлаа. За тэгээд Бэлэг болон хоккейн тухай маш гоё яриаг өрнүүлсэн. Тэмүүлэндээ маш их баярлалаа. Тэгээд за өөрийнхөө бас намыг бэлгэлж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ үрээ Чингүнс подкастын маань өндөрлөх цаг болсон байна. Тэгээд баяр таа.